За энэ төчлөлийг бодохын тулд бид нэр хугарлын цэгийг болно. Хугарлын цэгийг хэрхэн олох вэ гэхээр модулын дотор талд байгаа илэрхийллийг тэгтээ тэнцвүүлж болно. 8-аас хасах нь 7x-ийг тэгтээ тэнцвүүлэх юм бол x тэнцүү 7-ны 8 гэж гарч ирнэ. Энэ бол хугарлын цэг. За хугарлын цэгээр тоончлон 2 хэсэг болж хуваагдана. 7-ны 8-аас бага хэсэг бас их хэсэг гэсэн ийм 2 хэсэг болно. Тэгээ энэ 2 хэсэг дээр бодлогоо 2 салгаж боддог. За нэгдүгээрт нь x нь 7-ны 8-аас бага буюу хасах хязгааргүйгээс 7-ны 8 гэсэн завсар дээр бодъё. За эндээс бодохын тулд яах вэ гэхээр энэ мужийн ямар ч тоог авч болно. За жишээлх юм бол энэ дээр тэг байна, хасах 1 байна. За хасах 2 ч байж болж байна тийм үү? Тэгэхээр хасах 2 гэсэн тоо байгаа үждод энийг модулын дотор энэ илэрхийлэлтэд орлуулад үзье. Тэгэхээр юу болох вэ гэхээр 8-аас хасах нь 7-г үржих нь хасах 2. За ингэнгүүт 8 дээр нэмэх нь 14 болно. За энэ бол мэдээж 22 буюу тэгээс их тоо орчиж байна. Тэгээ энэ завсрын ямар нэгэн тоог орлуулахад тэгээс их гарч байгаа бол энэ завсрын ямар ч тоог орлуулсан тэгээс их гарч ирнэ. Өөрөөр хэлбэл энэ завсар дээр энэ модулын дотор талгаа илэрхийлэл үргэлж нэмт хүндтэй байна гэсэн үг. Тэгээ үргэлж нэмт хүндтэй байгаа юмны модуль өөрөө гарч ирдэг учраас манай бодлого шууд ийм болно. Өөрөөр хэлэх юм бол нэмт хүндтэй тооны модуль өөрөө гарч ирдэг учраас энэ бодлогын модулийг шууд аваачч болно. За эндээс бол мэдээж юу гэж авах вэ гэхээр энийг иш наруулад 8-ыг аргаш наруулах юм бол хасах 18x тэнцүү хасах 11 болох нь байна. За энийгээ бодох юм бол x тэнцүү 18-ны 11 гэж гарч ирнэ. За гол зүйл нь бидний олсон энэ тоо маань энэ бодоод байгаа мужтай байна уугүй юу гэдгийг шалгах хэрэгтэй. Хэрвээ байх юм бол шийд мөн. Хэрвээ бодож байгаа мужид орохгүй байх юм бол шийд биш гэдэг нэг хайна. Гэхдээ энэ бол манай мужид орж байгаа учраас шийд мөн байх нэ. За одоо бид нэр 2 дугаар муж дээр бодно. За 2 дугаар муж дээр болохоор x нь 8-ны 7-ны 8-аас их буюу тэнцүү. Өөрөөр хэлбэл 2 дугаар муж дээр энийг оруулаад тооцчихно. За ийм буюу 7-ны 8-аас нэмэх хязгаар өгсөн завсар дээр бодъё. За ингэхийн тулд түрүүнийх шиг энэ завсар ямар нэгэн тоог авч үзье. За жишээлх юм бол энд нь 5 гэсэн тоог байгаа. 5-ыг орлуулах юм бол 8-аас хасах нь 7-г үржих нь 5 болно. За 8-аас хасах нь 35 гэдэг чинь хасах 27 болох нь байна. Мэдээж хасах 27 бол тэгээс бага. За энэ завсар ямар нэгэн тоог орлуулахад тэгээс бага гарч байна гэдэг бол энэ завсрын ямар ч тоог орлуулсан тэгээс бага гарна. Энэ завсар дээр үргэлж тэгээс бага утгатай байна гэсэн үг. Энэ завсар дээр. Тэгэхээр энэ завсар дээр бодож байгаа тохиолдолд модулын дотор байгаа илэрхийлэл үргэлж хасах тэмдэгтэй учраас модулын тэмдгийг хаянгуудаа энгийн алтаар солингуудаа урталт нь хасах тэмдэг тавьж яж бодно. За модультай тэгштэл 2 гэсэн хичээл дээр маш дэлгэрэнгүй тайлбарласан байгаа тэрийг үзээрэй. За хасгаалтаа задлах юм бол хасах 8 хасахын нэмэх нь 7x 11x хасах нь 3 боллоо. За энийг иш наруулад энийг иш наруулах юм бол хасах 4x тэнцүү нэмэх 5 болно. Эндээс x тэнцүү хасах 4-ний 5 гэж гарч ирнэ. За түрүүнийхтэй адилханаар энд гарч ирсэн шийдэ бидний бодож байгаа муж дээр байна уугүй юу гэдгийг шалгах хэрэгтэй. Бидний бодож байгаа мужууд 2 дугаар муж буюу ногооноор бүтэгдсэн хэсэг байна. Энэ тоо маань 2 дугаар муж дээр норохгүй хас тэмдэгтэй тоо. Тэгэхээр энийг бид нэр шийд биш гэж үзнэ. За ингээ манай бодлого эцэстээ ийм ганцхан шийдтэй байх нэ.